Сайн байна уу? Энэхүү бясалгалтай нэгдэж байгаа танд баяр хүргэе. Дотоод хүүхэд бол бидний зүрхний гүндэг хамгийн ариун, эмзэг, хайрлах ёстой тал байдаг. Хүн болгоны дотор гинэн хонгор, дурсгүй, сахилгагүй, жаахан хүүхэд байдаг бөгөөд тэд үргэлж анхаарал, хамгаалал, тэврэл, хайр халамжийг хүсэж байдаг. Бид дотоод хүүхэдтэйгээ харилцаагаа сайжруулснаар амьдралын чанар, харилцаа, өөртөө итгэлтэй байдал нэмэгдэж амьдралд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлдэг. За одоо наам гүн тухтай орчныг бүрдүүлээд нуруугаа цэх болгоод суух юм уу? Эсвэл хэвтээрээ энэхүү бясалгалыг хийж байх үедээ зүрх сэтгэлээ нээлттэй байлгахыг хичээгээрэй. Сууж эсвэл хэвтэж байхдаа өөртөө хэр тухтай байгааг анзааръя. Эргэн тойрноо мэдрээ. Ингэж очноо мэдэрч бясалгал хийж байхдаа нурууны гол хэсгийг аль болох тэгшхэн байлгахыг хичээгээрэй. Нүдээ анаад өөрийнхөө биеийг анзааръя. Энд тэнд чилж байна уу? Эсвэл тааламжтай мэдрэмж төрж байна уу? Зүгээр л анзааръя. Амьсгаагаа хамрын үзүүр дээр авчраад амьсгал орж гарч байгааг анзаарах гээд оролдоорой. Амьсгал авахуд хүйтэн агаар хамраар орж амьсгалаа гаргахад бүлээн болж байгааг анзааръя. Нүүрний булчингаа суллъя. Мөрөө суллъя. Хоёр гараа суллъя. Цээжээ суллъя. Дашаа гуяа суллъя. Өвдөг шил бүхлийн хуруугаа суллъя. Амьсгал авах бүртээ бие тань улам тайвширч байгааг мэдрээ. Та одоо өөрийн бага насны дүр төрхийг танах гээд үзээрэй. 4, 5, 6, 7 настай үеуд байж болно. Тэр бяцхан бие тайван, амгалан, хамгийн дуртай орчиндөө байна гэж төсөөлье. Гадаа тоглож, эсвэл өрөөндөө тоглож байгаагаар төсөөлөөрэй. Түүнийг хайрдаж, өхөөрсөн нүдээр хараарай. Тэр ямар харагдаж байна? Түүний царайд ямар мэдрэмж илэрч байгааг анзааръя. Тэгээд дотоод хүүхэд рүүгээ ойртоод түүний хажуу зүүн гараас нь хөдөлж болно. Эсвэл зүгээр хамт суусан ч болно. Тэгээд түүнд хэл байна уу? Би ирлээ. Би чамайг одооноос эхлэн хайрлаж, хамгаалж, халамжлахаар ирлээ. Хэд удаан орхиж явсан бол намайг уучлаарай. Би одоо энэ цаг мөчөөс хойш үргэлж чамд хамт байх болно. Би түүнээс асуугаарай. Чи юу мэдэрч байна одоо? Чи намайг уучлах чадах уу? Зүрх сэтгэлээсээ хайрыг өөрөөсөө татраагаарай. Тэгээд ахаад зөвлөнөөр асуу. Одоо чамд хамгийн их хэрэгтэй зүйл юу вэ? Чи юу хэлхийг хүсэж байна вэ? Хариуг нэг тайвнаар хүлээж ав. Энэ нь үг, эсвэл мэдрэмж, эсвэл чимээгүй байдалч байж болно. Зүгээр л түүнтэй хамт бай. Тэгээд та түүнд ингэж хэлж болох юм. Чи юу ч мэдэрч байж болно. Би энэ цаг мөчөөс эхлээд чамайг харж, халамжилж, хамгаалах болно. Чи надад итгэж болно. Би чиний хажууд үргэлж байх болно.
Хэрвээ түүнд тэврэлт хэрэгтэй бол тэврэлтийг өгөөрэй. Хэрвээ түүнд үг хэрэгтэй бол түүний хүсэж байгаа үгийг хэлээрэй. Хэрвээ түүнд ямар нэгэн зүйл хэрэгтэй байгаа бол тэр зүйлийг өгч ийн гэж төсөөлөөрэй. Дотоод хүүхдтэй ингэж хэлээрэй. Би чамайг үргэлж хажуудаа авч явах болно. Би чамайг зүрхэндээ хайрлан нангинж байх болно. Одоо чамайг үргэлж хайрлаж, халамжуулж анхаарах болно гэдгийг хэлээрэй. Гүн амьсгаа аваарай. Өөрийн амьсгалаараа амьсгалж эхлэе. Хөлийн хуруугаа хөдлөг. Зөөлөн инээмсэглэж дотоод хүүхдтэй баярлалаа жаахан минь. Би чамд хайртай гэж шивнээрэй. Хэрвээ та болсон гэж бодвол үдэнэгээрээ таны дотоод хүүхэд таны зүрх сэтгэл тантай үргэлж хамт байх болно. Та хүссэн цаг мөчтөө үргэлж дотоод хүүхдтэйгээ ярилцаж түүний үгийг сонсож байгаарай. Хамт байсан маш их баярлалаа.